За монголчуудаа сайн байцгаана уу ингээд та бүхэнд эко центр буюу энэ Канадын хогийг хэрхэн ангиж хийдэг тухай нэг видео хиймээр санагдаа. Сайн Нямбатны нэг хүмүүстэр очиод энийг янз тэрийг энэ хогийг чек гэж. Юусэл энэ штэ. Ингээд болно. Ийм байшин байна. Эндээс үүднээс ороод ирсэн улсуудаа ингээд бүхгээд үүднэнд нь ингээд зогсон. За та юу хаях вэ гэх. Энэ улсууд нь за хогоо хийх бодог юм уу энэ төр юмнууд хаях. Картон цаас хаях, мод энэ төр дугуй муу бэлтгэл энэ төр хаях бол эндээ хэлээд жолооныхоо өндөр хөлөөд тэгээд ийшээ ингээд орноо. Ийшээ ороод энэ одоо муусаа өмсөхгүй хувцас рүү байвал шууд энэ рүүгээ хийчихдэг байгаа. За тэгээд цаашаа энэ электрон одоо хог хаягдал одоо нөгөө цахилгааны хог хаягдлууд байвал энэ рүүгээ ингээд тавина. Ингээд 1 2 3 4 бүгднийг нэг хуваарлцсан. Ингээд хүмүүс ингээд хогоо хаяа нэшээ. Ингээд яг ингээд ангилж хайныг гэсэн доо. Ваала. За тэр сонууд хайж байна. Энэ бодгоны хог байна. За тэр цаана дугуйных байж байна. Ингээд модны хог хаягдлууд гарна. За ингээд эндээс ахуулаад ингээд дандаа нөгөө том модны пивер сауны одоо энэ чинь барилгын хог хийж байна. Мод чоколад юу вэ? Бүгднийг ингээд ийм өндөрлөг тавьсан ингэж хийгээд бүгднийг гоё ичгэлээр ингээд одоо шинэ энэ газрын хог хаягддаг байж байна. Цэрмэг чулуу мод тэгээд хайчин төслийг хайвчин 13 номертэй 14 дөмдөө хайчин. Тэгээд хүмүүс нь шууд ирээд ингээд хогнод хаяад явчихдаг. Шинэ 14 номертэй юу хийж байна? За энд модны хаягдл байна. За. Шийгават. Түрэн талбай бол нэг том талбай шаарддаг юм ч үнэтэй байхгүй. Юусэн хаашаашаа баг 200 м хүрэх талбай дээр ингээд ийм гой хогийн цэг нээсэн. Энд дандаа том телевизээр явуулчихдаг. За энэ бас энэ хараа мебель буюу нөгөө нэг юм юу гэж байдаг шүү дээ. Танаар ийм хаягдж байж байгаа 15 дэх мод. Энэ дээр банзны хаягдлаа. Тэгээ бүгд ингэж оогдог машин ухаад ордог зөрөлтөд ойл хоёр машин ухаад огчдог зөрөлтөд. Энэ нь модны хаягдлаа. За энэ жишээ нь юуны хаягдлаа. Тайнаа да барилгын хог байна. Цемент, гэлта. Жишээ нь ингэж хаяа цаана мебелийн хаягдл байж байна. Тэгээд хүмүүсний ангид зогсож байгаад хаяад ингэ явчихдаг. Энэ бол маш боломжтой, маш цэвэрхэн зай талбай эзлээд авахгүй. Энэ бол үнэхээр боломжтой. Ингээд ажилчин шаардахгүй. 4-5 хүн зогсоогоод яач нь хүмүүс нөөцтэй ирээд хогоо шууд ингээд англиад за одоо шинэ энэ барилгын хистамиста жонсон морсон ийм нэг ажиллаж майклод үгүй барилгын ухаан авто том айглууд ингээд авчих. За энэ цааш нь энэ дээр үү? За энэ 18 дээр энэ барилгын хог айглаж байна. За энэ дээр 19 дээр ихэд пластик хайдлууд ялгаруу том хогийн сав дандаа нэг пив дэгтгүү. За ингээд хогийн сав дандаа ийм чимдам ийм юмнууд хайдлаж шүү дээ. 19 дээр. За 20 дээр жишээ нь за нөгөө нэг цахилгаан хайдлууд харж байна. Сенс
За тэгээд одоо юу гэдгийг дундаа нэг оромгтой юм бүгд энэ баан маань гэдэг ингээд дандаа энэ хараа бааны өрөөний ийм хаягдлаад ингээд ачаа хайчдаг. Бүгдээ хүмүүс нөгөөсдөөс машин тааччихээд хайчихна. Ингээд их хог гараа. Тэгээд өөрөөсөө дараа нь ингээд цэвэрчдэг хараа. Хайж байгаа усууд нь цэвэрчнэ өөрөөсөө. Өөрөөсөө нэг том талбай шаардахгүй энэ юм шиг. Тэгээд хэдхэн мөвчтэй усууд зохицуулагч хийгээд ингээд явчихна. Өнөөдрийн байдлаар энэ одоо жишээ нь Гягаруутны хаягдал 22 дэх ингээд Гягаруут одоо шингээл уустай Гягаруутны хаягдал. Яа. Жишээ нь энэ бол картон цаасны хаягдал байна. Ингээд картон цаас. Тэгээд 23 картон цаас. Бүгдэнд нь ингээд доотлолт нь том машинууд аваад явдаг энэ контейнер тавьчихдаг. Ингээд тавьчихна. Ингээд шаттай буугаад янзлаа явчихна. Ингээд болоо. Нэг том юм шаарддаг ямар ч үнэтэй байхгүй шүү дээ юм байна. Ингээд үүдгээс ороод ирнэ. Ойчмч орцтой гацтай. Ингээд суугаад байна. Монголд нэг иймэрхүү хогийн цэг хэд хэдэн газар. Тэгээд нэг гараад ирчихсэн. Ингээд очиж байгаа. Ямар ч юу ах. Ийм амархан байдал шийдэч. Ачгүй сида.